Хамтдаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. Семинархан дүүргийн 21-р хороо буюу жаргалан тасхны наадам өнөөдөр боллоо. Энэ наадам төрүүлсэн бор азарганы унаач хүүгийн телевизийн мэдээ онцолж байна. 12 настай мөнгө сайхан хүү 6 жилийн хугацаанд хурдан морь унаж байгаа туршлагатай унаач. Тэрээр уяач болох мөрөөдөлтэй учраас одооноос уяачийн эрдэмт суралцаж эхэлжээ. Хэрэг ододи оцур гарта хаян хэрва хулу өмбө оморзинго ингээ марзайлахаар яад юм. морины хэмэрэг дот уралдах гэж байгаагаа мэднэ гэсэн үг. Морь хамаагүй гойд морь суугаад явах болчихсон. Тэгээ морь явахгүй шахаад байвал тэгээ морь нь бахардан тэгээд ойч шít морь. Шахаад явлаа. Морьныхаа тэгэл морь эвтэйх л харьцах хэрэгтэй морь. Тэгэл хайрлал. Актер гойж мойдсон уу. Улсын наадамд бор олзонтойгоо хамт айраг уух зорилго дээж энэ хэмээх хэгжүүхэн яриатай мөнгө сайхан хичээлийн амрангууд хөдөө явна 8 сарын сүүлээр хотод ирдэг. Тэрээр зуны амралтаа сагсан бөмбөгийн шийд компьютерийн ард зуухаас илүү хөдөө малын цахад морь унаа өнгөрөх туртай. Мөнгө сайхан амралтаараа морь унаж хичээлийн хэрэгслийн мөнгийг олдог. Тэрээр морь унан уралдахдаа байр эзлэхээс илүү морио ойлгож хайрлах хэрэгтэй. Учир нь морь ч гэсэн бидэнтэй адилхан амьтай хэмээн ярьчлаа. Ер нь тэгэл ганцаар хоол тасраад орж ирээд ер нь амар баяртай юм байна уу баяртай. Мороо ер нь сайн барьж гад хадгалж гал зүр дээр нь л хөтлөл. Гарсан цагаас ажиллах гэсэн. Хөдөө очдөг. Тэгээд зуны амраал шууд мороо. Хэдэн сар хүртэл морь унав? Одоо нэг 8 сар хүртэл улсын наадам өнгөрөх. Улсын наадамд оролцох уу? Оролцсон. Үеийн хүүхдүүд нь цагдаа нисгэгч болох мөрөөдлийг тээж хахад мөнгө сайхан хүү уяач болох мөрөөдөлтэй. Учир нь уяач малчин мэрэгжилтэй хүмүүс Монголын түүх соёлыг олон улсад таниулан яваа хэмээн бахархан ярьжлаа. Унаач хүүхдүүд байгалийн үзэгдлийг үйл ажиллагаан үүргээ ухамсарлан бариандаа орохоор тэмүүлдэг. Иймээс уяачдын хувьд баяр наадмын өдрүүдэд унаач хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг бүрэн ханган уралдаанд оролцуулах хэрэгтэй юм а.